За хүүхдүүдээ хичээл тархаас өмнө багш нь 5 минутын өмнө даалгавар өгье. Төрийн аудитын газар очиод, Давхуул ангийн хэлцээр төрийн аудитын газар дээр очиод, за бидний орон нутгийн төсөв юунд зарцуулах талаар судалгаа хийж ирнэ хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлийг дуусгая. Яадаг Монгол хэлтэй юм аа. Ой, бодоо явж гэрнээ дураа эцгэх үү? Юу сайн бацхан хүүхдүүдээ ямар иргэр хийж байгаа те? Сайн байна уу та? Бид нар ингээ оюуны ердөө төсвөр сургуулиас ингээд орон нутгийн төсөв юунд зарцуулагддаг гэсэн судалгаагаар ингээд асуухаж ирсэн юм аа. Орон нутгийн төсөв нь барилга байгууламж, зам тээвэр, гэх мэтчлийн ерөнхийдөө бүтээн байгуулалтаар баригддаг, ерөнхийдөө явагддаг. Тэдгээрийг мөнгөн дүнгийн ерөнхийдөө манай аудитын хариуцдаг. Ойлгомжтой хүүхдүүдээ. За хүүхдүүдээ даалгавар хийх ёстой. За сайн байна. Багшаа би судалгааны өгдөг билээ. Манай ангийнхны судалгаагаар ороод байгаа хэвээр нөгөө төрийн аудитын газрын энэ орон нутгийн төсвийн байгууллагаас яг юунд ашиглах талаар бас хянан шийдвэрлэдэг газар нэг төрийн аудитын газар гэж бид манайгийн судалсан. Бүгдэнд нь амжилт хүсье хүүхдүүд. За өнөөдөр хичээл татлаа.